За энэ дээрээс юм. Тэрээр дээш очиж хүүхдийн дээр хөвтөв. За та бүхэн мичээсийг харж байна уу? Хүүхдийн дээр хөвтсөн ба. За тэгээд ам дээр нь нүд дээр нь гараа дээр нь дээр нь хөвтсөн. Тэгээд би тэгж боддог. За хэрвээ тэр өрөөнд ирвэ нууц камер зооцсон байсан хүмүүс харахтаа хөө хин иш үзүүлэгч маань юу хийгээд байна? Энэ юу хийгээд байна гэхээр те аюу тийм сонин үйл хийж байгаа. Яг л хүүгийн дээр хөвтсөн. За тэгвэл хоёр дахь дагалдагч бэлтгэх алхам бол сүнслэг хамгаалтыг байгуулах ёстой. Сүнслэг хамгаалт. За тэгэхээр ганцхан нэм гарагт одоо ингээд хүмүүс ирж байгаа юм хин хангалтгүй юм аа. Тэгэхээр сүнслэг хамгаалт гэдэг нь бид өөрийн дагалдуулж байгаа хүнтэйгээ дахиад 7 хоногт нэг удаа тогтмол уулзах цагийг бид гаргах ёстой. Тэгээ тэр хүндээ ингээд байнга анхаарал халамж тавих ёстой. Өө найзаа юу болж байна? Өө ихчээ юу болж байна? Өө яхаа юу болж байна? Амьдрал чи ямар асуудал болж байна? Байнга холбоотой байх ёстой. Тэгээ энэ дээр ялангуяа чуулганы гишүүд байна. Маш хойрог байдаг. За тэгэхээр нэг юм судалгаа хийсэн. Нөгөө Монголд бол байхгүй бол да. Тэр нь утасны таксофон дээр ингээд задгаа мөнгөөр нь ярьдаг. Тэгээд ярьж дуусны дараа ингээд доор нь үлдэгдэл мөнгө нэгэн задгаа мөнгө үлддэг. Тэрэнд нэлийн их мөнгө ингээд хийгээд тэгээд нэлийн жоохон хүн очоод уцаар ярих гэхэд нь очоод нөгөө хүнээс асуусан ба. Тэр таксоны тэр юун дотор мөнгөний тэр үлдэгдэл дотор мөнгө байгаагүй гэж асуусан. За гэтэл маш олон хүмүүс нь байхгүй гэж хэлсэн. Яг л хүмүүс өөрсдөө кармалцсан. За тэгэхээр нийлэн жоохон зайтай тэгж асуусан болохоор за гэтэл хоёр дахь туршилт нь дахиад тэр таксонд задгаа мөнгө үлдээгээд тэгээд яг яриа зогсон ингээд биед нэг гар хүрээд. Сайн байна уу хаа, сайн байна уу гэж. Би ингээд мөнгө үлдээсэн маань тэгээд энэ таксон дотор байсан үлдэгдэл мөнгийг хараагүй гэсэн. За тэгсэн дийлэнх олонх нь мөнгийг гаргаж буцааж өгсөн. За тэгэхээр бид нэр харилцаа жоох хөндөй байх юм бол ямар ч үе дандаа худал хуурмгийн сүнс түүнийг эзэлсэн байдаг, барьж идэг. Тэгэхээр танд нэг талаараа үнэ хэлэхгүй гэсэн. За жишээ нь юу гэдгийг та хэн нэгэн одоо дагалдагчтай уцаар ирсэн чинь завгүй байна. Хаста өнөөдөр үнэхээр амжихгүй танд үнэхээр худлаа ярих бол. Яг л зайтай байгаа учраас. Гэтэл та үнэхээр ойр дотн байж түүнд харилцаа тогтоох юм бол та түүний худал хуурмаг байдлаас нь аварж ийн гэсэн. Тэр түүний амьдрал үнэнч байдал дотор өөрчлөгдөнө гэсэн. Хэрвээ харилцаа байхгүй байх юм бол ойлгомжтой. Та тэр худал хуурмаг дотроо тэр амьдрасаар байх болно гэсэн. За тэгвэл одоо би та бүхний зүйл гэсэн. Та өөрийн одоо дагалдуулж байгаа хүмүүстэй хэр ойр дотн цаг гаргадаг байна. За 7 хоногт нэг удаа тийм уулзах цаг гаргаж байна. Яг нэм гаригаас өөр өдөр. Нэм гариг оруулахгүй шүү. За тэгэхээр хэрвээ тийм байх юм бол бид нар ер нь дагалдагч маш сайн харилцаа тэр хүн хүчтэй болж чадахгүй гэсэн. Бид нар өөрсдийгөө хуурч чадна. Бид бас бусдыг хуурч чадна. Харин мөнхийн эзнийг хуурч чадахгүй. Тэгвэл та үнэхээр тийм байдалтай байх юм бол түүний амьдрал өөрчлөгдөж, түүний амьдрал ялгуулсан гайхамшигтай сүүч ахламтай зүйл болно гэж итгэх ямар ч найдвар байхгүй. Яг тэр үргэлж худал хуурмаг дотроо байсаар байх болно гэсэн. За тэгэхээр Илия хүүгийн дээр хөвцсөн байна. Тэгвэл хүн бүрийн амьдралд сүнслэг хамгаалалт хэрэгтэй. За энэ сүнслэг хамгаалтыг ямар хүрээнд их үйл яг хүүс хүсээр хийх баг. Жишээ нь эрэгтэйгээр
эмэгтэй нэрхтэйгээр хийх ёстой. За энэ дээр юу хийх ёстой гэвэл та тогтмол 7 хоног нэг удаа уулзаж за чиний амьдралд ямар уруу татлага байсан бэ? Чамд ямар сорилт байсан бэ? Энийг хуваалц. Гоё хулаа. Хэрвээ ийм цаг байх юм бол энэ бүр илүү өөрчлөлтүүд явагдах болно. Харин энэ итгэмжтэйгээр ингэж хуваалцж байгаа үед муу нэгний хамгийн одоо айхтар дайсан бол дахиад 3 дахь 4 дахь хүн хэл явдал байдаг. За тэгээд юу гэж хэлдэг гэхээр би чамд нэг юм хэлээд чи хинт ч бити хэлээрэ. Манай тэр ихч байна. Манай тэр нэг дүү байна. Ийм болсон юм байна шүү дээ. Аимшигтай. За тийм зүйл хийж байгаа хүн бол үнэхээр дагалдагч бэлтгэх гэсэн эзний агуу тушаалыг шууд нугааж ийн гэсэн. Тэгэхээр энэ зүйл яг дагалдагч бэлтгэх сүнслэг хамгаалтын дотор хизээж таарахгүй болохгүй зүйл юм. Бид хүний муу үзэх чухал биш, харин тэр хүний өөрчлөлтийн амьдрал нь чухал юм аа. Амен. Тэгвэл тэр тантай маш ойр дотн харилцаатай тэгээд сэтгэл зүрхээ нээж уудалж байх юм бол энэ агуу өөрчлөлт юм аа. Тэр маш хурдан хугацаанд өөрчлөгдөх болно. Тэр муу зуршлаасаа салах болно. Түүний амьдрал үнэхээр дагалдагчийн амьдрал дотор үнэхээр хүчтэй айран болж эзэн бүх амьдралаа зориулах хүчрхэг манлайлагч бол босч ирэх болно. Амен. Тэгвэл өнөөдөр чуулганд за эмэгтэй эрэгтэйгээр тус тусдаа ингэж биеиндээ үнэхээр зүрхсэтгэл нээж хуваалцдаг. Тийм харилцаа хэр их байна. Тийм найзууд хэр их байна. Энэ их байх ёстой шүү. За тэгвэл бид сүнслэг хамгаалтгүй явж шүү. Сүнслэг хамгаалт байхгүй гэдэг бол аимшигтай. Бас энэ сүнслэг хамгаалт байгаа итгэлийн ах эгч дүүс нарт бас баяртай. Зарим хүмүүс ингээд шууд дээш өрөхгүй гэсэн гэдэг урдаа ингэж өргөөл. Тэгээд тэр хүмүүст би талархъя. Тэгээд тэр харилцаа улам баталгаажуулж өргөжлүүлээ яваарай. Тэгээд даруй зүрстгэл баярлаа. Харин тэр харилцааг 3 дахь хүнд хизээч хийж болохгүй шүү. Энэ бол дүрм. Заашгүй хийх гэсэн дүрм шүү. Яг л тэр хүний нууцыг мэдэх энэ чухал биш. Хамгийн гол тэр хүн доторх тэр бүх зүйлийг бөөлж иж уудлаж гаргах хэрэгтэй. Тэр энэ харилцааг байгуулах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр энэ хэлж байгаа зүйл дээр та нухацтай хандаж өнөөдрөөс эхлээд та ингээд ойр дотн ингээд хоёр-хоёрын ингээд бүлгүүл болно шүү. Зарим хүмүүс тийм төгс хүнийг хайгаад байдаг. Төгс хүн хэрэггүй. Та өөрөө хэн нэгэн дээр очиж өөрийгөө хэлчихэл. Тийм болохоор маш ойр дотны хүмүүс бий болох болно. Та төгс хүнийг хайх хэрэггүй. Би ч гэсэн төгс биш. Хүмүүс намайг харахтаа тэгж боддог. Нөгөө шоргоолчны ансах тий. Уухай баатар, ууцсан нундуура дасархай баатар, суманд оног хадан талтардгүй баатар, харавсан суманд оногдгүй баатар гэдэг нэр өгсөн. Тэгээд тийм биш ээ. Тэгээд юмхээр бас солдоорой. Тэгээд би бас одоо чин зориг пасторт нь улайдаг. Хоёр чухал цаг гаргаж байгаа. Өөр бас ойр дотн очиад байна. За тэгээд Америк бас манай Жим ах байна, Давид ах байна. Яг л сүнслэг хамгаалалт заавал хэрэгтэй. За тэгвэл энэ бол дагалдагч бэлтгэх хамгийн чухал хоёрдугаар алхам биш. Нэгдүгээрт нь юу вэ? Та хариуцлага өөрөө 100% өөрт авах хэрэгтэй. Хоёрт нь та сүнслэг хамгаалтыг тэр хүний амьдрал платформыг барьж байгуулах хэрэгтэй. За ер нь та тэр харилцагч нэгэнтэй бүтэн 1 сар уулзахгүй бол тэгээ та бол тэр хүнийг алдлаа гэсэн үг. Тэр хүний амьдрал үнэхээр аимшигтай муу сүнс түүнийг үнэхээр хүлдсэн байна гэсэн үг. За би чуулганыхаа зарим хүмүүс ингээд сулаанд ирэхгүй баг сар болгонгууд нь шууд уцаар ирдэг. Оо байна уу? Тэгээд шууд чиний амьдралд үнэхээр асуудал болсон гэдэг эзэн надад хэлсэн. Тэр хоёулаа одоо тун яаралтай хоёулаа уулзах хэрэгтэй. Хоёулаа кофений газар уулзах. Би танаад очих уу? Чи манайд ирэх үү? Хоёр талаасаа уулзах. Алийг энийг яаралтай энэ 7 хоног шийднэ гэсэн. Тэгээд нөгөө хүмүүс өөдөөс
Пастраа танд хийлсэн. Хин нэгэн ховц үз гэж бодоод. Яагаад гэвэл тэр хүн тодорхой нэгэн тэр сүнслэг хамгаалтаас гарч байгаа бол түүний амьдрал асуудал заавал ирнэ. Энэ бол дүрм. Заавал түүний амьдрал асуудал үүснэ. Тэр нөхрөө бид хамгаалахын тулд тэр аюулаас оруулахын тулд бид түүнийг хүчиж авах хэрэгтэй юм аа. Амен. Тэгвэл өнөөдөр таны одоо дагалдуулж байгаа хүмүүс чуулгандаа сар ирээгүй хүмүүс байна уу? 2 сар ирээгүй хүмүүс байна уу? Тэгвэл та шууд тэн дээр очиороо тэгээд шууд улаа тий. Энэ бит хоёрын дунд үлднэ. Тэгээд эзэн дотор үнэхээр сонги дагалдуулж байна. Эргээд эзэн дээр ирээ гэж. Чи чөлөөлөгдөх болно, чи өөрчлөгдөх болно. Түүнд итгэл найдварыг өгч урагшаа алах ёстой. За чуулганы гишүүдийн за энэ бол бас пасторудад бас болдог. Нэг хөгжилтэй нэг зүйлүүд юу гэдэг гудамж нэг чуулганыхаа хүмүүсд таарлахаар нөө айгуу удаа ирүүнээс таарлахаар ингээд сүүд бол хөөх за сонсох юм чамаг ямар их сонсон гэж за амьдрал бүх зүйлэнд дайчгүй юу чиний төлөө залбирч байгаа шүү за тэгснэ за хэрэгтэй юм байвал уцтаар миний дугаар байгаа юу тэг үнэхээр энэ бол нөгөө хүнд бол үнэхээр бүр холдох юм болдог зүг таарлцсандаа л нэг манж цан гарч ийн гэж мэддэг. Тэгэхээр бид тийм цан гаргадаг уу? Харин тэр хүндээ бүр зориулт гаргаад бүр тогтмол хоёулаа уулзъя. Би үнэхээр чамтай уулзмаар байна. Би үнэхээр эзэн надад энэ үгийг өгсөн. Би чам дээр очих ёстой. Өөр цаг араас нь гэл мушгиж тэгж явсны үр дүнд тэр хүн эзэн дээр ирэх болно. Та сүнслэг хамгаалтыг нь та тавьж өгөөрэй. За энэ талаар бас ялангуяа тэр зөвлөгч менторын талаар дахиад бас сургаал байгаа юм шүү. Энэ дахиад бүтэн тэр зүйл рүү орчих гээд тэгэхээр болохгүй. Тэгэхээр та бүхэн сүнслэг хамгаалтыг барих ёстой. Түүнхээр Илия хүүгийн дээр хөвтсөн. Тэрийг хамгаалсан. Тэгвэл та энэ хамгаалтыг хийх ёстой шүү. За тэгээд дөрвөн ойлгомжтой тийм ээ. Яг эмэгтэйтэйгээ, эрэгтэйтэйгээ за тэгээд нууцыг нь 3 дахь хүн мэдэх ёсгүй. За та бүгдийн эхнэр ч юм уу нөхөрч мэдэх ёсгүй шүү. За зарим тохиолдолд ингээд би яг тийм нэг харилцаан дотор яг дагалдуул хийж явах үед надад ингээд бүх доторх асуудлуудаа тэр уруу татлагуудаа хуваалцж явах үед би асуудаг. За энийг би эхнэртэй хэлж болох уу? Зарим хүмүүс болно гэдэг, зарим no. Тэгэхээр тэр хүний одоо үнэхээр итгэл үлээлгэж үзлэн бид хадгалах хэрэгтэй юм. За энэ дээр бас нэг юу гэдэг, нэг онгой байдаг шүү дээ. 3 найз гуруулаа хамт цуглаад. За гуруулаа бүгдээрээ ирсэн бүх гимээ улаая. Бүгдээрээ нэг авах юм байхгүй нөхдүүд тэхүү гэсэн чинь. За тий хинч байхгүй уулын өрөө дээр гарах гэсэн. За тгийгээд гуруулаа уулын өрөө дээр гараад ихнийх нь. За би үнэхээр гинтэй би ийм муу зуршилтай нөгөө дүүдээс хамаг зүйлээ усгаж эхэлсэн. Тэгэл тэгсэн чинь за булсан уу гэж хоёр дахь нь би чамаас ч илүү гинтэй юм байна гэдэг. Бас хамаг доторх юм уудлаа. Тэгсэн чинь гурав дахь нь би таяраас ч илүү гинтэй юм байна. Миний гим ямар гэж би хизээш нууц хадгалж чаддаггүй байхгүй гэсэн. Өнгөрөө нөгөө хоёр. За тийм хүн байхгүй гэж бодож шүү тийм ээ. За тэгвэл та сүнслэг хамгаалтыг нь тавьж өгөөрэй. За тэгэхээр бас яг эзний тогтоосон цагт би яг зөвлөгчийн талаарх сургаалыг бассан. Заах нэ. Тэгэхээр бас над үүрэг бол ирж шүү. Ялангуяа энэ талаар бас шин зэрэг пастор та бүхэнд дээр эцэгтэй тийм ээ дэрэгтэй Барнавтай доороо Тимотетой энийг маш тодорхой заасан байна. Тэгээд бид хоёрын хувьд бол энэ талаар бас маш олон удирдагч нарт зааж олон удирдагчдыг бас барьж байгуулж байгаа. За та бүдийг ятгах байна шүү.